За сайн байцгаана уу? iOS 18 Developer Beta 2 гарсан байна. За Улаанбаатарын цагаар 6 сарын 24-өөс 25-ны шилжих шөнийн 1 цагт болоод энэ хүйлийн систем маань бол гарсан. За тэгээд 3 дахь үеийн iPhone SE дээр Developer Beta 1 суудсан байхад үйлдвэрлэлийн системийн хэмжээ нь 651 GB-аар болоод ирсэн байна. Үйлдвэрлэлийн системийн код нь 22A 5297F. За өмнөх бичлэгэн дээр миний хувьд бол одоо public beta буюу 7 сард гарах хувилбарыг одоо суух бол аргыг бол дуртаад бол өнгөрөөсөн. За тэгээд яг одоо developer beta-г суулгах аргыг нь бол дуртаагүй. Developer цэг apple.com гэж ороод та нар одоо сайтаар нь орсон дараа энэ аккаунт гэдэг хэсэг рүүгээ орох юм бол өөрийнхөө Apple ID-гаар бол нэвтрэхийг бол асуун. За тэгээд ингэж орсны дараа өөрсдийнхөө та нар аккаунтаараа нэвтрсэний дараа бол одоо ийм бол одоо пэйж үзэл гарч ирнэ. За тэгээд энэ пэйж үзэн дээр enroll гэж дараад одоо бүх нөхцлүүдийн зөвшөөрсөн зүйлээ бол дарнаа. За тэгээд ямар нэгэн төлбөр гэх зүйл айх зүйл бол байхгүй. Ягаад гэхээр өнгөрсөн жилийн iOS 17 developer beta-гаас ахуулаад хөгжүүлэгчдийн аккаунтыг $100 хураамж буюу одоо $99 бол одоо авдаггүй болсон бол байгаа. Тэгээд ямар нэгэн мөнгөний асуудал дээр айх зүйл байхгүй. Бүх одоо нөхцөлийг нь зөвшөөрөөд одоо enroll хийж дуусныхаа дараа та нар утсаа нэг унтрааж сагаад settings general software update гэдээ орох юм бол iOS 18-ыг бол суулгах бол боломжтой. За, Apple Intelligence-тэй холбоотой залруулга бол мэдээллийг би бол хэлье. За, ямар ч байсан Apple Intelligence гэдэг маань маш олон одоо химэл оюуны үйлдэлүүдийг бол хэлж байгаа. За, жишээ нь одоо мэйл бичих тийм үү? Одоо янз бүрийн зүйл бичихэд одоо Apple Intelligence туслах нь байна. За, тэгээд доошоо ингэж гүлүүлээ харах юм бол одоо тухайн ийм зураг бол бүтээхэд одоо ямар одоо агуулгатай зураг бүтээх үү, аватартай эсвэл контактнаас одоо зураг оруулж ирэхээр одоо ийм аватар бүтээдэг. За тэгээд ингээд доошлоо харах юм бол одоо Siri маань ялцчихгүй Apple Intelligence-ийн тусламжтайгаар бол одоо өмнөхөөс бол илүү ухаалаг болсон, UI нь өөрчлөгдсөн, дан ганц одоо iOS биш iPadOS, macOS дээр болоод ингээд орж ирж байгаа гэх мэтчлэн одоо доошлуулад бас одоо тий чиний хувийн мэдээллийн аюулгүй байдлын тал дээр одоо ямар хувь байна, бүр ингээд одоо cloud computing-ыг яаж ажилтдаг вэ? За тэгээд мөн цаашлаа бүр одоо хэцүү таскууд дээр чамаас бол асууна. ChatGPT 4.0-ог одоо ашиглах уугүй юу гэдэг одоо тийм бүр нарийн үйлдэлүүд нь яах вэ гэд ивент дээр бол ярьсан. Ийм нарийн үйлдэлүүд нь яг юу вэ гэхээр хязгаарлалттай. Ямар хязгаарлалттай вэ гэхээр одоо та нарын харж байгаачлан iPhone 15 Pro Max, iPhone 15 Pro буюу A17 Pro чипүүдийг шаардна. Мөн M1 болон M1-ээс хойш одоо Apple-ийн Silicon чипүүд буюу M1, M2, M3, M4 болон түүний Pro одоо Max, Ultra чипүүд дээр энэ үйлдэлүүд бол боломжтой. Хизээ гарах вэ гэхээр энэ намраас бол одоо туршилтад одоо үйлдэлүүд нь бол нэмэгдэнэ. Энэ үйлдэлүүд нь бас мөн адил зөвхөн англи хэл дээр бол одоо ингээ боломжтой. За тэгээд зарим нэг одоо үйлдэлүүд нь болохоор бүр дараа жил одоо ингэж бол бүр одоо орж ирнэ гэж байгаа. Тэгээд ямар ч байсан Apple Intelligence бол одоо намраас одоо туршилтад хэлбэр нь эхлээд оны төгсгөлөөр болон дараа жилээс бол одоо ихэнх функцүүд нь бол бүгд ингээ боломжтой болох нэ. Зөвхөн 15 Pro болон түүнээс дээш хот iPhone-ууд юм байна. За тэгээд M1 болон Apple Silicon чипүүдтэй iPad-ууд болон MacBook-ууд бол ингээ боломжтой байна. За тэгэнгүүт энэ дээрээс бас нэг жоохон дор тостой зүйл нь юу гэхээр энгийн iPhone 15, энгийн iPhone 15 Plus A16 чиптэй Apple Intelligence үйлдэлийг дэмжих боломжгүй. Энэ бол ялчгүй шөмжинд бол хүртэж байгаа. Одоо жишээ нь ядчил сая одоо A16 чипт нь өөр дээр одоо 16 тэрбум хагас дамжуулагчтай тийм үү? Маш олон одоо ийм боломжтой потенциалтай энэ чипэн дээр одоо наад захын Siri-ийн функцүүдийг одоо гүйцэтгэж болох уу гэдэг нь бол угаасаа шал удахгүй. Энэ бол зөвхөн л Apple-ийн угаасаа дандаа л хийдэг хязгаарлалтууд байдаг. Тэднийх нь нэг нь бол тод жишээ болж ингээ үлдэж гин. Тэгээд одоо жишээ нь сая тэр сүүлд одоо Siri дээр хэлэхэд бол те одоо жишээ нь за сэрүүлэг тавьчих. Тэгэнгүүтээ одоо биш сэрүүлэг биш юм байна. Зүгээр л одоо таймер байсан юм байна. 5 биш 10 минутаар тавьчихаа гэдэг одоо командыг Siri бол одоо зөвхөн Apple Intelligence-ийн тусламжтайгаар одоо хийн гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр үйлдэлийг бол одоо яаж ч утсан A17 Pro байтугай одоо энгийн A16 чип төр бол яаж ч утсан хийх бол боломжтой гэж бол бодож байна. Тэгээд иймэрхүү хязгаарлалтуудыг бол одоо миний зүгээс бол яалтчгүй болон одоо Apple-ийн community болон бүх хэрэглэгч нар бүгд бол одоо бухимдсан байдалтай бол байгаа. Тэгэд одоо миний өнөөдөр бичлэгэн дээрээ дурдж байгаа нэг одоо маш авууштай гоё мэдээ нь яг юу вэ гэхээр Siri-ийн бол мэдээж хэрэг анимашн бол өөрчлөгдсөн. Одоо яг та нар ингээ харах юм бол голын түвшин дээр удаан дарах юм бол одоо энэ хүү одоо та нарын харж байгаа энэ дэлгэц тойрсон энэ үйлдэл бол байгаа. Энэ нь болохоор зөвхөн 15 Pro Max дээр. Тэнгүүд одоо чинь би яг өөрийнхөө барьдаг
3 дахь үеийн iPhone SE дээр энэхүү анимашныг бол одоо суулгах аргыг бол та нарт нэмэлтэн дээрээ зааж өгнө. Одоо яг энэ засгийн дараа бол зааж өгнө. Тэгээд гэхдээ Apple Intelligence-ийн үйлдэлүүд бол биш. Зүгээр л энгийн Siri-ийн үйлдэлүүдээ бол гүйцэтгэх нь. Гэхдээ зүгээр л анимашныг өөр болгож суулгах аргыг бол одоо заах гэж байна. За тэгээд хэдүүлээ заавар бичлэглүүгээ өргөжлүүлээ орцгоё. За тэгээд анхаарах ганцхан зүйл бол байгаа. Яг одоо миний утас бол бета 1 суусан байгаа. Хараахан бета 2-ыг суулгааг байгаа. Хэрвээ та нар бета 2-ыг суулгачих юм бол одоо саяны бидний суулгасан одоо Siri-гийн шинэ анимашн маань UI маань бол одоо байхгүй болно шүү. Тиймээс та нар энэхүү зүйлийг туршиж мэдрийг хийх хүсвэл зөвхөн бета 1 дээр бол үлдсэн хэвээрээ байгаарай. Бета 2-ыг суулгаж болохгүй шүү. Бета 2 суулгах юм бол байхгүй болно. За энэхүү Siri-гийн шинэ одоо UI буюу энэ шинэ анимашныг суулгахад бол аюул амархан. Ямар ч та нар утсан дээр бол ямар ч 3 үйлдэлийг дор ажил хийх хэрэгтэй. За iTunes бол эсвэл Finder дээр одоо өөрийнхөө утсыг backup бол хийвэл одоо зүгээр яг хийхгүй байсан ч болно. Гэхдээ үнэхээр яг хийх хүсвэл та нар одоо ингээ Finder байна. Finder руугаа ороод backup гэж харагдаж байгаа. Backup now гэдээ бол дарчнаа. За тэгэнгүүтээ та нар өөрсдийнхөө утсан дээр Find My бол хамтрах хэрэгтэй. Settings руу ороод өөрсдийнхөө Apple аккаунтн дээрээ дараад Find My руугаа ороод одоо off гэдээ дарчна. За тэгээд гуравт нь болохоор мэдээж хэрэг та нарт Mac компьютер эсвэл одоо зүгээр энгийн Windows компьютер бол хэрэг болно. Аль нь ч бол болно. Өнөхөө зааврын дээр бол одоо аль аль нэг нь бол заасан байгаа. За тэгээд энэ бичлэгэн дээр бол би болохоор та нарт Mac-ийн компьютер дээр бол үйлдэлийг нь бол харуулах нэ. За тэгээд ямар ч байсан та нар утсан дээрх одоо файлуудаа backup хийгээд Find My-гаа унтраасны дараа компьютер дээр бол нэг програм татнаа. Ямар програм татах вэ гэхээр Kawabunga Lite гэж бичих юм бол одоо нэг юм сайт гараад ирнэ. Kawabunga Lite гэдэг энийг цэнхэр. За тийшээ ингээ ороод харах юм бол та нарт хоёр сонголт бол гарч ирнэ. Windows дээр татах уу эсвэл Mac OS дээр татах уу. За Mac OS дээр бол одоо аль version дээр нь татах гэж бол асууж байгаа. Миний хувьд бол одоо 12.6 дээр байгаа учраас 12.6-ыг нь бол татсан. За тэгээд Kawabunga одоо энэ одоо файлаа татсныхаа дараа бол одоо нэг ийм zip файл бол өөрөөр энэ zip файлаа задлсны дараа бол ийм програмч бол бэлэн болно. За тэгээд энэ програм шууд нэхгингүүд бол мэдээж хэрэг шууд бол нэгдэхгүй яа. Тэгэхээр вебсайтаас 3 дахь аргаар татсан учраас шууд нэгдэхгүй. Тийм учраас та нар settings руугаа ороод одоо security privacy руугаа орсны дараа энэ дээр ч юм бол одоо open Kawabunga anyway гэдэг бол гараад ирнэ. Тэгээд open гэдэг арчин энэ төвжийг нь бол мэдээж хэрэг тайлах хэрэгтэй. Open anyway гэх юм бол энэ бол одоо програмч шууд бол ороод ирнэ. За тэгээд орсныхаа дараа бол нэг ийм бол одоо зураг бол гарч ирэн. За би та нарт шинээр бол одоо харуулах юм. За ийм бол одоо зүйл бол харагданаа. За тэгээд та нар утсаа бол компьютертойгоо мэдээж хэрэг кабелаар холбох хэрэгтэй. Хэрвээ холбогдох юм бол одоо чиний ямар нэртэй гар утас ямар үйлдвэрлэлийн систем дээр байгаа гэдэг нь бол гараад ирнэ. За тэгээд тэрнээс гадна support гэж бол гарч ирж ах хэвээр. Миний хувьд тэгэж бол гарч ирсэн. За тэгээд дараагийн зүйл нь яг юу гэхээр custom operations гэдэг зүйл бол байгаа. Энэ дээр та нар бол нэг шин зүйл бол import хийх хэрэгтэй. Цэг cooperation гэж бол хэлж байгаа. За тэгээд энэ дээр та нар дараад нэг бол зүйл бол оруулсан iOS 18 Siri cooperation гэдэг зүйлийг бол open гэж бол дарах хэрэгтэй. За энэ зүйлийг ханаас татах вэ гэхээр би бол та нарт бол энэ линкийг бол мэдээж хэрэг description сектороор бол тавиад өгчнө. За тэгээд энэ сайтн дээр оруулаад та нар доошлуулад явах юм бол iOS 18 Siri Cooperation файл гэдэг download гэж гараад ирнэ. Энэ дээрээ та нар дараад энэ файлыг бол татчихна. За тэгээд саяныхаа програм руугаа ороод import гэдэг хэсэг дээрээ саяныхаа энийг эргээд open гэдэг арчин тэгснийхаа дараа ийм iOS 18 Siri гэдэг ийм зүйлтэй болчихно. Тэнгүүдээ энэ дээрээ edit дарах хэрэгтэй. Edit дараад энэ хэсгийг чеклээд checkbox-ыг чек болгочих хэрэгтэй. За тэгээд тэгснийхаа дараа та нар apply хэсэг рүүгээ ороод apply tweaks гэдэг дарчна. За apply tweaks дарсны дараа утас чинь шууд унтраад тасан. За зарим нэг тохиолдолд жоохон бол удаж магадгүй гэж хэлж илээ. Тэг ямар ч байсан apply tweaks дарсны дараа утас чинь унтарч хасаад за тэгээд утасныхаа төгжээг тайлж ороод голынхаа товчон дээр удаан дарах юм бол шууд Siri шинэ анимашнтэй бол болно. Энгийн Siri-ийн функцүүд өмнөхшөө яг адилхан гүйцэтгэх нь зүгээр л UI буюу одоо анимашн л өөр. Түүнээс ч бол Apple Intelligence-ийн холбоотой үйлдэлүүдийг бол хийхгүй зүгээр л анимашн үргэлжлэдэг бол анзаараарай. Демо байдлаар бол энэхүү анимашн бол харцгаая. За тэгээд миний хувьд бол өмнө туршсан яг screen record хийж яхад бол одоо Siri манад бол ерөөсө хариу бол үйлдэл бол ерөөсө хэлэхгүй байгаа. Тэгээд ямар ч гэсэн зүгээр анимашн харуулах үднээс бол та нарт тест маягаар бол ингээд харуулад өнгөрөөё. Тэгээд анимашн бол ингэж болохгүй харагдаж байгаа. Тэгээд яг зөвхөн iPhone 15 Pro 15 Pro Max дээр л зөвхөн энэхүү анимашн буюу UI маань бол ингээд боломжтой. Тэгээд ямар ч байсан
хамгийн доотлолтой iPhone 10R дээр хүртэл энэхүү зүйл маань бол суух боломжтой. Тэгээд иймэрхүү зүйлд бол би ялчгүй дуртлаа. Шинэ iPhone-ууд дээр гарсан зүйлсийг хуучны iPhone-ууд дээр суулгах зүйл бол мэдээж хэрэг үргэлж бол маш гоё байдаг. Тэгээд энэ анимашн бол үнэхээр гоё санагдаж байгаа. Тэгээд яг Siri-г яг голын төвчөн дээр удаан дараад яг ажилуулах мөчт бол одоо haptic feedback маань бол ажиллаж байгаа. Тэгээд энэ нь бол бас маш надад маш гоё санагдаж байгаа. Тэгээд хэрвээ яг энийг хэвээрээ үлдээхийг хүсвэл та нар бол бета 2 бол ямар ч юм битгий суулгаарай. Заавал $1000 үнэтэй утас худалдаж авчиж энэхүү Siri анимашныг бол би бол харахыг хүсэхгүй байна. Үл одоо ашиглахыг хүсэхгүй байна. Зүгээр л нэг мө програм татаал 3 дахь iPhone-ээс идрээ энэхүү бол анимашныг суулгаж байгаад бол би бол хасар баяртай байна. Хамгийн ихэнд дурдах хэвээр өөрчлөлт нь болохоор iPhone бол mirror хийж болдог болсон. MacBook дээрээ мэдээж хэрэг гар утсан компьютер дээр аль аль нь мэдээж хэрэг macOS Sequoia болон iOS 18 Developer Beta 2 бол байх хэвээр. За энэ нь болохоор яаж яана гэхээр гар утсаараа оролдохгүйгээр одоо компьютер дээрээс одоо root маягаар бол одоо удирдах болдог болсон. За тэгээ яг оролдож байхад бол одоо утсан дээр чинь notification бол гарч ирэх юм байлээ. За тэгээд гар утас чинь хэд stand by ч байна уу эсвэл одоо логлогдсон байх үед бол ингээд iPhone-а хүсснээр ингээд одоо удирдах бол ингээд болдог болсон байна. App Store application-ийн үед яг бусдуудыг нь хар болонгууд яг хэвээр бол үлдээжсэн App Store ганцаархнаа. За одоо бол ингээд одоо icon-одоо бүгднийг одоо customize хийгээд dark. За одоо минийх ч байгаа ажиллахаа бол муутай. Заавал large болгох гэж бол хувиргаад байгаа. За dark болох мөчт бол App Store ингээд бусдтайгаа адилхан бол хар болж болдог өгдөг болсон. За тэрнээс гадна бас ингээд тинт хийх мөчтөд одоо ингээд ерөнхийдөө уусгалт бол бүх аппликейшн бол ингээд авж байгаа. Maps аппликейшний хувьд бас уусгалт өмнөхөөс арай тааруу авдаг байсан бол энэхүү одоо бета 2 дээр уусгалтаа илүү сайн авдаг бол ингээд болсон байна. Customize хийгээд small мөчт бол одоо folder бол нэлийн бол жижигхэн харагдаж байгаа. За тэгээд large болох мөчид өмнөхөөсөө харьцуулахад icon-ууд нь илүү тотгошоогооч хийгдсэн байдалтайгаар бол одоо харагддаг болсон. За тэгээд өөрөө гэвэл одоо edit их мөчид одоо customize-ийн баруун болонгийн одоо icon бас ингээд өөрчлөгдсөн. Light, dark, automatic мөчид бол одоо ингээд зүүн талд нь ингээд нарны зураг бол гарч байгаа. Өмнө нь бол зөвхөн dark дээр гардаг байсан бол одоо ингээд автомат дээр хүртэл ингээд одоо гардаг болсон. Light дээр ч мөн адил ингээд гардаг болсон байна. За тэгээд dark дарчаад дахиад тэр одоо нараас харны зураг дээр дарах юм бол артлынх нь wallpaper илүү ингэж уусч хар болно гэж бол болж байгаа юм байлээ. Энийг бол би өмнө л харах юм бол дуртаагүй. За ингээд dark болгосон мөчид за light-аар нь үлдээч. Light-аар нь үлдээгээд settings рүүгээ ороод одоо privacy security application-ууд бол ямар ч байсан одоо light байдлаар байна. Өмнө нь бол light-аар бол dark байсан ч light-аар үлддэг байсан. Одоо ингээд хэдүүлээ dark мод ингээд хасаах юм бол icon-ууд нь ингээд бас ингээд дагаж болно гэж хар бол ингээд болж байгаа. Энэ бол одоо надад аюул гоё санагдсан. За мессежний аппликейшны хувьд дээр бол гоё зүйл бол нэмэгдсэн. За тэр нь бол над дээр бол хараахан гарч ирэх байгаа. Ямар ч үс хэдүүлээ мессеж аппликейшн лүүгээ ингээд очиод харах юм бол доошоо RCS support бол орж ирсэн байгаа. MMS messaging-ийн дээр бол гарч ирэх та. Над дээр бол хараахан бол одоо гарч ирээгүй. За Siri-тэй холбоотойс өөрчлөлт орж ирсэн. За хэдүүлээ Siri лүүгээ ороод Siri дээр одоо ингээд talk to Siri гэдэг шинэ юм одоо тохиргооны Android цадаг юм тоглолт болсон байна. iPhone 15 Pro-гийн тийм 3D рендер бол одоо beta 2-ын үйл системийн кодын дотроос бол ингээд олдсон юм байна. Control Center дээр зөндөө бол өөрчлөлт бол орсон гэж байгаа. За ямар ч үсэн ингээд өмнө нь бол ингээд байрлалын солиход заавал ингээд ямар ч үсэн уг нь бол ингээд хаач хамаагүй болоо ингээд байрлуулна. Гэхдээ ерөнхийдөө яг яаж ямар хуу зан авир гаргаж ийн гэхээр ерөөсөө дээрээсээ доош их шимээр буюу 2-2-оор ингэж яг байршлуулад байсан. Харин нэгээр яг ингэж өөрчлөх гэхээр болохгүй байсан гэдэг одоо зүйл байсан бол одоо ингээд бета 2 л апдейт хийх юм бол ийм том зүйлс маань ингээд хоёрыг харьцах хоёр хэмжээгээр бол одоо ингээд хөдөлдөг болсон юм байна. Тэгээд ажиллагааны хувьд л үнэхээр аимшигтай болоога. Тэгээд ямар ч байсан заримдаа бол над дээр ажиллаад байгаа. Заримдаа бол ерөөсөө ажиллахгүй. Ямар ч байсан ингээд хоёрыг харьцах хоёроор ерөнхий хөдөлдөг байсан бол одоо ингээд нэгийг харьцах нэгээр ингэж яг хоёр дамсан юм тоглолт маань бол өмсгөөс бол хөдөлдөг болсон байна. За тэгээд мэдээж хэрэг icon бүр дээр одоо toggle бүр дээр ийм 3D touch-ны менюнууд бол байгаа. Тэд нар бол зарим нь бол мэдээж хэрэг өөр болсон, зарим нь бол хийвэр бол үлдсэн. Тэгээд ямар ч гэсэн бүгднийг та нарт харуулах зорилгоор бол одоо нэг бүрслээ ингэж бол явж байна. За тэгээд миний харуулах зорилготой байсан тэр саяны юу маань бол хасагдчихлаа. За тэгээд нэг та нарт нэмэлтээр сануулж хэлэхэд би яг давхар ингээд яг давхцсан icon юу тоглоодыг байршуулж болдог нь хэвээрээ үлдээсэй гэж бол би бол хүсэж байсан. Тэр нь бол ямар ч байсан бол хэвээрээ бол үлдсэн.
Тэрэнд бол баяртай. Тэгээ цааш тийм бета 3 болон RC хүртэл мөн аль бисны хөлбөр гарах хүртэл ингэж давхцсан тоглолтуудыг арилгадаг. Бишээ давхсан тоглолт маань ингэж ямарчсан давхцнаар ингэж үлддэг хэвээрээ байгаас гэж би бол хүсэж чинь тэрний ямар ч байсан одоогийн байдлаар бол хадгалагдсан хэвээр байна. За тэгээд яг энэхүү яг контрол центрийг ерөнхийд нь анзаарах юм бол яг өмнө iOS 10 дээр ерөнхий амар өнгөлөг тоглолтууд байдаг байсан. Хуучны дээр дурсамжийг бол сэдрэж байгаа ялтчгүй. iOS 18 дээр бол маш олон өнгийн юм байгаа байтал хуучны iOS 10-тай бол яг адилхан бол санагдуулж байгаа. За тэгээд яг шүүмжинд өртөж байгаа ганц тоглолтыг та нарт дэлгэрэнгүй ярих юм бол за одоо connectivity хэсэг дээрээс энийг нэмчээ. За энэ дээр л ерөөсөө яг AirDrop гэдэг бол тоглол бол ерөөсөө наашаа гараад ирсэн. Энэ AirDrop-ны оронд ерөөсөө дата байх хэвээр. Тэнгүүдийг AirDrop энд гарч ирснээр тусдаа ингээд одоо ийм датаны юм тоглолт бол болцсон. Тэнгүүд юу вэ гэхээр за датан тусдаа гарц юм чинь яг тэрнтэйгээ адилхан Wi-Fi Bluetooth-ын жишээ ингээд тусад нь гаргаад өгөө гэсэн бас нэг тийм санаа болоо. Тэгэхгүй бол ингээд айгуу сони энэ AirDrop-ны хэрэгцээ яг үндэ датагаас асуул. Тэгээд яг оронд нь датагаа ингэ наашаа гаргаад ирсэн. Тэрнтэй адилхан Wi-Fi Bluetooth бас гараад ирвэл гоё санагданаа. Apple-ийн хөгжүүлэгчний сайтн дээр нь яг нөт бол гаргасан маш их хэмжээний засалтуудыг бүгднийг агуулсан өөрчлөлтүүд бол тавьсан байгаа. Тэгээ энэ бол одоо маш их байсан. Тэгээ та нар үнэхээр орж харахыг хүсвэл одоо iOS 18 одоо beta 2 релиз нүүдийг хайх юм бол мэдээж хэрэг гараад ирнэ. Тэгээд ямар ч гэсэн би та нар сонирхуулах үүднээс бол одоо маш олон зүйлс төр бол энэ засалтууд орсныг ямар ч байсан дуртахыг бол хүслээ. Тэгээд маш олон засалт байсан. Энэ бол үнэхээр төм бөм байсан. Үнэхээр нэг бүрчлээ ярих юм бол үнэхээр их цаг орох байсан учраас ямар ч та нарт одоо гүйлгэж харуулахаас өөр сонголтол надад бол ингэ байсангүй. Тэгээд ямар ч байсан маш хэмжээний юм засалтууд бол орсон билээ. iOS 7 дээр байсан parallax effect бол одоо iOS 11-ээс бол байхгүй болсон. Эргээд энэ нь бол одоо iOS 18 дээр л орж ирж байгаа. Гэхдээ яг өмнөх шигээ бол бүр айхтар тэгэж бол хөдөж байгаа бол анзаахдаггүй байгаа. Settings-тэй холбоотой өөрчлөлтүүдийг бол дурдаад явъя. За дөнгөж орох юм бол яг хамгийн дээр нь бол яг нэрний чинь доор Apple account гэж бол одоо бичигдсэн байгаа. Өмнө нь бол Apple ID гэдэг байсан бол одоо тэр нэршил маань болоод Apple account бол болсон байна. За Apple account руугаа орох юм бол доошо гүйлгээ харах юм бол sign in with Apple гэдэг өөрийнхөө Apple ID одоо аккаунт хаягаар одоо бүртгүүлсэн бусад одоо аппликейшнуудыг бол энэ дээрээс бол харж болох нь байна. За дараагийн болохоор settings дээр шууд та нар search дээр дарах юм бол хамгийн томор бол одоо ийм гоё айкнууд нь бол гарч ирдэг болсон байна. За settings одоо display рүү ороод за тэгээд автолокийг нь хэрэг та нар never дээр нь тавих юм бол одоо баг зэрэг илүү өмнөхөөсөө илүү энерги зарцуулагдаж шүү гэж бол анхааруулгын мессеж бол гардаг болсон байна. За settings, accessibility, motion руу орох юм бол show vehicle motion cues гэж байгаа. Автомашин зүүн авах гар утсаа оруулахаар толгойч нь эргээддэг хүмүүс үйл энэ тохиргоог бол хасаах хэрэгтэй. За дараагийн болохоор settings руу ороод камер руу орох юм бол бичлэг хийхдээ бол одоо стереогоор эсвэл моногоор нэг эсвэл давхраараа эсвэл синглээр одоо аудио бичгийг нь одоо сонгож болдог болсон байна. За settings руу ороод privacy руу ороод contacts руу орох юм бол яг нийлэнхүүд нь бол ингэж бол бүгднийг нь харуулж өгдөг болсон байна. iCloud меню бол шинээр өөрчлөгдсөн. Хамаагүй өмнөхөөс бол гоё харагддаг болсон байна. Settings руугаа ороод accessibility гэж ороод доошо гүйлэх юм бол eye tracking гэдээ байгаа. Eye track руу ороод хасаах бол боломжтой. Хүчний бэрхшээлтэй хүмүүс бол зориулж бол энэ функц бол шинээр нэмэгдсэн. За тэгээд энэ хүү торхоог хасаах юм бол ер нь бол одоо бүтэн дэлгэцтэй iPhone буюу одоо True Depth камертай эргэлгчнэрийн хувьд бол энэ бол сайн ажиллана. Миний хувьд бол одоо тийм зүйл байхгүй учраас энэ функц бол яг сайн бол ажиллаж өгөхгүй. Тэгээд яг одоо энэ яг цэг хаашаа явна тэр цэгийнхэн дагуу нүднийхээ байрлалыг бол одоо та нар ингэж заалж бол хөдлөх хэрэгтэй. Тэгснээр ямар ч гэсэн яг нүдний чинь байрлал яг ямар үед хаашаа харж байгааг True Depth камер систем чинь бол тогтоогоод тэгээд дэлгэцний хаашаа яаж удирдахыг бол одоо ямар ч гэсэн ингэж тогтоож авч байгаа гэсэн үг. Тэгээд буцааж унтраа гэвэл мэдээж хэрэг саний сонголт руугаа очиод бол унтрах хэрэгтэй. Тэгээд нүд бол хаашаа харна тэр газар дээр чинь очиод тохиргоонуудыг унтрааж цагаад бол явнаа. Тэгээд ямар ч байсан энэ гоё шинэ функц маань ийм хурдан одоо нэмэгдээд бол ороод ирсэн байна. Ямар нэгэн команд гүйцэтгэхийн тулд Siri-г бол ашигладаг. Хэрвээ Siri-г ашиглахгүйгээр яг тодорхой бас нэг үүрэг хэлээд ямар нэгэн функц одоо гүйцэтгэхийг гэвэл болдог болсон байна. Та нар settings руу ороод accessibility гэж ороод доошлуулах юм бол одоо vocal shortcuts гэдээ байгаа. Миний хувьд бол одоо хоёр командтай байна. Одоо жишээ нь энэ хоёр командыг биелэх юм бол одоо утсаа дүүжих эсвэл одоо утасныхаа дуу каах бол үйлчлэгийг бол хийх юм байна. За хэдүүлээч л одоо марцсан тохируулж бол үзье. За одоо ямар үйлдэл хийх хүсэж чинь гэвэл одоо жишээ нь за скриншот гэдгийг тохируулъя. Скриншот хийхин тулд та нар ямар үг хэлэх юм бол скриншот хийх бол энэ дээр бол бичиж өгнө. Shot гэдээ хэлчихье. 3 удаа хэлэх юм байна. Shot.
За ингээ бэлэн болчлоо. За хэдүүлээ тэгээд одоо энэ одоо функцээр мэдээж хэрэг турших хэрэг. Shot. За дахиад туршаад үзье. Shot. Намайг өдөө удаа хэлүүлэх хэрэгтэй бол. За ямар ч байсан энэ функц маань ямар ч ажиллаа. 2 3 хэлж ийж бол ямар ч байсан ажиллаж байна. Shortcuts application руу орох юм бол шинэ меню хэсгүүдтэй болсон байлээ. Харин Photos application-ийн баруун дээд болонд бол аккаунт дээр дарангуут юм 3 бол шинэ бол сонголттой болсон байлээ. Hidden album, view full HDR, за тэгээд autoplay болсон юм байна. За тэгээд game mode-ны болохоор тоглоомтой холбоотой аппликейшн руу орох юм бол одоо яг тухайн тоглоомынхаа функцийг сайжруулад ардталт нь байгаа билүүдтэй юмнуудынх нь одоо ажиллагааг нь байхгүй болгож байгаа тийм бол гол зорилготой. Тэгээ энэ маш ажиллаж ийсэн. За дараагийн болохоор live voicemail байгаа. Энэ бол над дээр бол ажиллаж байгаа. Над руу ингээд дуудлага ирж ангууд дуудлага авахгүй эдийн засгууд болгоомжтой автоматар тэр тухайн хүнийхээ дуучууд нь бол хадгалж авч бол үлдээд исэн. Тэгээд энэ нь бол автоматар бол тохироо нь хасаалттай байсан юм билээ. Settings applications phone гэж орж байгаа live voicemail бол унтраах хэрэгтэй гэхгүй бол дандаа айгүй хурдан шууд дуудлаганаас нь дундуур нь шууд болж хувиргаад бол асуудалтай байсан. Тэгээ миний хувьд бол энийг унтраасан. Тэгээ яг тухайн хүн тэр мессеж үлдээж яхад бол яг тэр тэд дугаартай хэрэглэгч яг одоо мессеж үлдээж байна шүү гэж бол одоо гарч байгаа юм билээ. За тэгээд мессеж нь үлдсэний дараа одоо K-Pads-ийн хажууд voicemail гэдэг хэсэгтээ эдийн засгуудын яаж байгаа гэдэг хэсгийг шууд ингээд тоглуулад бол дараа нь ингээд сонсоод исэн дууд шууд маягаар бол ингэж бол ажиллаж исэн. Kaiju гэдэг аним үзчихсэн чинь Safari дээр санамсаргүй байдлаар тэр яг dialogue-тай нэг шинэ icon бол гарч ирсэн байсан. Enhanced dialogue гэдэг ийм шинэ болоод яг тохиргоотой болсон юм байна. За тэгээд iOS 17-тай харьцуулахад iOS 18 бол одоо сүүлийн үеийн одоо Pro загварын утаснууд дээр одоо flashlight бол яалтчгүй аюу гоё бол тохируулж одоо хэр тод хэд нарийн гэж одоо тохируулж бол хасаадаг болсон баа. Тэр нь бол аюу гоё. За тэгээд 15 Pro 15 Pro Max action button байгаа. Action button дээр бол нэмэлт олон сонголтуудтай бол ингээд болсон. За мэдээж хэрэг үеийн систем ахих тусан бол одоо icon-ы ерөнхий дизайныг багаар бол өөрчлөгддөг. Тэгээд ямар ч iOS 18-ийн үед 17-тойгоо харьцуулахад одоо жижиг сажиг ийм одоо өөрчлөлтүүд бол орсон байна. За тэгээд яалда төрийн тусламжийн үед одоо дуудлага хийж байгаа зүйл дээр видео аим одоо support болно гэж бол одоо орж ирж байгаа юм байна. Lock screen-тэй холбоотой өөрчлөлтүүдийг дурдаад явах юм бол iPhone 10 бол цорын ганц бүтэн дэлгэцтэй ноочтой iPhone-ийн мөртлөө одоо дэлгэцэн дээрх тэр чийдэн болон камерныхаа тоглыг сольж чаддаггүй үлдсэн цор ганц загвараараа бол үлдсэн. Мэдээж хэрэг iPhone 10 бол дээдэлтэй iOS 16-аас нь за тэгээ тэрний дараагийн iPhone 10, 10R болон iPhone 10s-ийн загварууд iOS 18 сууж байгаа. Тэгээд тэр бол маш их азтай байна. iPhone 10 бол ингээд маш одоо харамсалтайгаар одоо энэ дахь байдгаар ингээд л ингээ үлдэж байна. iOS 16 дээр jailbreak гарахаас нааш ер нь л өөрчилж болж чадахгүй гэсэн үг юм аа. За тэгээд дараагийнх нь болохоор stopwatch болон таймерыг явуулахад аль алийг нь бол харуулдаг болсон байгаа. Өмнө нь бол мэдээж хэрэг хэд хэдэн таймер тавингууд бүгд бол харагддаг байсан lock screen дээр. Тэр нь бол мэдээж хэрэг байгаа. Тэгэнгүүт одоо stopwatch бол нэмэлж одоо ингээ давхарлах харагдаж ингээ болдог болсон байна. За тэгээд утасны кодыг олон удаа хийх юм бол iPhone ал хэсэг хугацаанд ашиглах боломжгүй болдог шинэ меню маань шинжлэгдсэн байна. За тэгээд тэрнээс гадна утасны зэнийг бүр тэг болцсон байхад эргэж хасах гэхээр батарейны бол одоо тийм жижигхэн зураглал бол гардаг. Тэрэн дээр нэмэгдээ доор нь бас ингээд текстүүд гардаг болсон байна. За тэгээд энийг бол би яг интернетээс олсон. Гэхдээ өөрөө турш гэсэн болж над дээр л ерөөсөө ингэхгүй байгаа. Цаг шилжих мөчид яг энэ форматн дээр бол одоо анимашн бол гараад байгаа юм. Минут дээр бол харах ингэхгүй байгаа. Beta 3 дээрээс бас яах нь бас анзаарнаа. Notes application руу ороод та нар нэмэгдэрээ шинээр бичигээ гараад ирэх юм бол ийм одоо файл хавсрах хэсэг бол гарч ирнэ. Тэрэн дээрээ дарангуут бол хамаагүй олон сонголттой болсон байгаа. Attach file, record audio бол нэмэгдсэн байна. За attach file гэх юм бол яг шууд та нар холбоотой шууд өөрийнхөө файлыг бол одоо оруулаад ирнэ. Шууд notes дээрээ. За тэгээд record audio гэх юм бол шууд одоо та нар микрофоныг ашиглаад шууд тухайн үедээ бичсэн зүйл чинь шууд аудио хэлбэрээр шууд ингээ хадгалагдана. За тэгээд тэрнээс гадна та нар одоо хүссэн бичсэн текстнийхаа өнгийг бол одоо сольдог болсон. Одоо яг текстээ та нар сонгож жагаад энэ дэр өмнөний сонголт байна. За ингээд хүсснээр өөрчлөлт ингээ болдог болсон байна. Энэ нь бол одоо үнэхээр ялцчгүй бас гоё шинэлэг зүйл бол таарсан. За тэгээд тэрнээс гадна reminder руугаа та нар орох юм бол recently deleted гэдэг бол байгаа. Яг өөрсдийнхөө устгасан ремайндеруудыг ямар ч ингэж харж болдог болсон байна. За дараагийнх нь болохоор Safari-тай холбоотой. Та нар Safari руугаа ороод зүүндээ болон дээр шинэ icon байгааг бол харж байгаа. Тэрэн дээрээ дарах юм бол одоо ийм сонголтууд байна. Текстийг жижигж багасгах. За тэгээ энэ дээр 3 цэг байна. Энэ дээр бол мэдээж хэрэг хуучны сонголтууд ч бол ингэ гараад ирсэн байна. За тэгээд increase privacy protection гэдэг одоо янз бүрийн болж бүтэхгүй сайтууд руу орох юм бол өөрийнхөө одоо
сафарын хамгаалтын байдлыг сайжруулахыг хүсвэл increase гэдэг дарчин increase дарсны дараа буцаад гарах юм бол reduce гэдэг бол гараад ирэн. За тэгээ зүүн доод болон дээр дарах юм бол мэдээж хэрэг одоо хүссэн өгөө бол одоо хайгаад тэр одоо өгөө бол ингээ олдог байгаа. Намайг үздэг хүмүүстэй зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээ Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Уламжлалтсаар үйлдвэрлэлийн систем болгон дээр Geekbench оноог нь бол одоо яриа явж байгаа. За iOS 18 Developer Beta 2-ийн хувьд одоо батарей өндөр байхад 3 дахь үеийн iPhone SE дээр CPU-ийн хувьд single core score нь 2249. За multi core score нь 5481 он бол авсан байна. Харин GPU-ийн хувьд болохоор 17338 он бол авчээ. За тэгээд дараагийнх нь болохоор iOS 18 Developer Beta 3 одоо Beta 3 хизээ гарах вэ гэхээр яг өнөөдрөөс 7-оос одоо 14 хоногийн хугацааны хооронд бол одоо дараагийнх маань Beta бол гарах нэ. За тэгээд дүгнж бол эцэст нь бол хэлэхэд ямар ч байсан би өөрийнхөө утсан дээр анзаарч явах нэ бета 1-ээс ахуулаад бета 2 ерөнхийд нь анзаарч явахд бол ажиллагааны хувьд бол харьцангуй гайгүй. Контрол центр дээр л хэдийн одоо оролцоход бол ялчгүй гацалтууд бол байсан. Заримдаа бол аппликейшн гацж гарах тохиолдлууд мэрсэр байсан. Түүнээс шул ерөнхийд нь дүгнж харуул iOS 18 бас репортуудыг анзаарч явах нэ ажиллагааны хувьд бол ерөнхийдөө маш гайгүй байгаа. Бараг л энгийн үйлдвэрлэлийн системийн апдейт гарч байгаа юм шиг бол мэдрэмж бол төрүүлж байгаа. Харин батарейны хувьд болохоор миний утсан дээр бол ерөнхийдөө бас гайгүй байгаа. Би бол бас яг тэр нэлээд хэдэн өөрчлөлтүүд одоо тэр control center дээр одоо home screen дээр тэр dark light тэгээд tint болгож явах тэр үйлдэлүүд бол яалтчгүй утсыг яалтчгүй батарейг нь өстой нэрээ нав сунгаах байх гэж бодож исэн боловч бол харин ч эсрэгээрээ харьцангуй гайг бол өнгөрч байгаа. Нийт дээрх ерөнхий репортууд харахад ч бас ерөнхийдөө гайг байгаа. Гэхдээ ингэж хэлснээрээ би та нарыг энэ хуулийн систем рүү апдейт хийрэй гэж бол огт хэлж байгаа юм биш. Зүгээр л ерөнхийд нь бета маань ингэж явж шүү. Эцсийн байдлаар ингэж бол одоо RC хүртлээ явахдаа юм байна гэдэг ерөнхий мэдээллийг л өгж байгаа болохоос биш та нарыг бол одоо суулгах гэсэн үг бол огт биш шүү.